Хуульч шуухан нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлахын тайлангийн удирдгал хэсгийг танилцуулж байна. Тайлан бичих зорилго нь нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэргэжлийн дадлах хийсэн туршлагыг цогцоор нь тусгах явдал ба тайланд захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, захиргааны процессын эрх зүйн үндсэн ойлголт, зарим онолт, зарчим зэргийг аль болох оруулахыг ирмэлцлээ. Ингэхдээ сурсан мэдлэг эзэмшиж хөгжүүлсэн ур чадвар хийж гүйцэтгсэн ажлаа дадлах хийх болон тайлан бичих үед тулгарсан бэрхшээл сорилт, тэдгээрийг даван туулсан туршлагын хамт баримтжуулахын зэрэгцээ. Гол нь дадлагаар хуримтлуулсан практик туршлагын мэргэжлийн өсөлтөд оруулах хувь нэмрийг онцлов. Мөн шүүхийн үйл ажиллагаанд хийсэн статистикийн дүн шинжилгээний үр дүнг танилцуулах, шүүхийн үйл ажиллагаа болон хэргийн удирдлагыг сайжруулах талаар дэвшүүлсэн санал зөвлөмжийг хүргэх байлаа. Мэргэжлийн дадлахын зорилго. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дадлах хийхдээ танхимын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практикт хөгжүүлэн баттгах, хууль хэрэглээ, мэргэжлийн ур чадвараа дэвшлүүлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар, туршлага эзэмших, харилцааны хандлага төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар, хуульчийн ёс зүйд суралцах зорилгоодыг дэвшүүлсэн болно. Эдгээр зорилгод хүрэхийн тулд мэргэжлийн дадлахын төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгсэн. Дадлагын төлөвлөгөөний тайм. Мэргэжлийн дадлагын удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган, дадлага удирдагчаар хянан батлуулна, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад чиглэлээр төлөвлөгөөт ажлыг үндсэн 5 хэсэгт хуваан хийхээр төлөвлөсөн. 1. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, түлхүүр албан хаагчдын ажил үүрэгтэй танилцах. 2. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааны явцад үйлдэгдэх баримт бичгийн төрөл, стандарт тавигдах шаардлагыг судалж, тэдгээрийг боловсруулах арга зүйд дадлагчих. 3. Шүүх хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг судлах, үзлэг хийхэд байлцах, нотлох баримт цуглуулах үйл явцтай танилцах, нэхэмжлэл, хэргийн материал дүн шинжилгээ хийх. 4. Шүүх хуралдаан, шүүхийн шийдвэр, хэргийн материалын мэдээлэл авах, холбогдох хууль, зохицуулалттай танилцах. 5. Сонгон авсан хэргийн үйл явц, хууль хэрэглээ, статистик шинжилгээ, санал зөвлөмж бүхий тайлан бичих. Дадлагын тайлангийн бүтэц. Дадлагын тайлан нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга, дадлагчид хийж гүйцэтгсэн ажил, шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны тайм, шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ гэх үндсэн 4 бүлэгт дэлгэрүүлэн танилцуулав. Эхний бүлэгт шүүх байгуулагдсан түүх, орон тоо, бүтэц, хүлээн авч хянан шийдвэрлсэн хэрэг, маргааны мэдээлэл, хэрэг, нэхэмжлэл хуваарлах журам, шүүхээс зохион байгуулдаг сургалт, мэдээлэл зэрэг нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, түүний үйл ажиллагааг танилцуулсан. Дадлагчид хийж гүйцэтгсэн ажил бүлэгт шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил, захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоод, тэдгээрийг бичиж дадлагдсан ажил, шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох ажил зэрэг дадлагын хугацаанд хийж гүйцэтгсэн ажлаа төлөвлөгөөтэй нийцүүлэн 11 хэсэгт хуваан бичсэн. Шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны тайм бүлэгт захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж буй хэрэг, маргааныг шалгуур 50 сонгон авч, үйл явц, хууль хэрэглээний талаар бичсэн. Шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ бүлгийн эхний хэсэгт захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргасан бол 2 дахь хэсэгт прогноз тооцоог хийсэн. Төгсгөлд нь мэргэжлийн дадлагын хүрээнд дэвшүүлсэн зорилгын биелэлт, төлөвлөгөөний гүйцэтгэл дүгнэлт хийсэн ба дадлагаас авсан гол сургамж, хөгжүүлсэн ур чадвар, хуримтлуулсан туршлага, ирээдүйн зорилгыг дурдсан. Ашигласан их сурвалжийг жагсаалтаар заасан ба мэргэжлийн дадлагын төлөвлөгөө, сурсан мэдлэг, хөгжүүлсэн ур чадвар, хуримтлуулсан туршлага, ажиглалт ба санал, бэрхшээл ба шийдэл, шүүхийн албан хаагчдын дунд хэрэглэж хэвшиж тогтсон үг хэллэг, товчилсан үгийн жагсаалт зэрэг нэмэлт мэдээллийг хавсралтаар оруулсан. Тайлангийн үндсэн бичвэрт хууль тогтоомжийн зүйл, хэсэг заалтыг тусгаснаас гадна тодруулах зүйлийг зүйлс тэмдэглэлээр мөн түгээмэл хэрэглэсэн зарим үгийг товчилж оруулсан. Тайлантай электрон хэлбэрээр танилцахад амар байх үүднээс үндсэн гарчгаас дурын хэсэг рүү, эсвэл доор зураастай үгээр, эсвэл хаалтад заасан хавсралт бүлэг хэсэг рүү шилжих, уншиж буй хэсэг рүү эргэн очих, зүйлс тайлбарыг харах холбоосыг хийсэн. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал блог постуудыг уншаарай.
Хуульч шуухатай хамт захиргааны эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.